Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Хараагцсан эмэгтэй. Их эмэгтэй. Миний хүүхэд гэж хэлнэ. Тэдэнд рүү дайрах гэж орвдохва санууртан туслах хүү хоёр бурхын ариун хаалт босох нь хамгаалав. Жозеф. Эн чин тэгэхээр сэр заяраас өөр энэ мангасыг ядах арга байхгүй гэсэн үг үү? Кейт Максим хоёр аль хэдийн ухаан автсан. Тэд нар тэр адислыг хүртэх ирэхгүй хүмүүс. Эцэг Андрегийн хайрсан адислыг хүртэх зохисгүй хүмүүс. Их эмэгтэй, миний хүүхэд гэж хэлэн дайрсаар байв. Жозеф. Энэ хараал бололтой. Надад зориулагдсан хараал. Энэ хэн байж таарах вэ гэж бодох ба Жан хүү цусаар ханиадхан унах ба санууртан Жан бүү ухраарай. Нар заавал буцаж мандах болно гэж хэлэх ба. Эмэгтэй хаалтыг нэвтлэхэд Жан ахин залбирлаа уншиж эхлэв. Жозеф. Энэ хүү аль хэдийн хязгаартаа хүрчгэж энэ бүгд удахгүй дуусах гэж байна. Энэ төгсгöd гэж үү? Мардашийн нар мандахыг хүлээж суух бидний нөхцөл байдал дэндүү хэцүү байна гэж бодож байхад эмэгтэй араас нэгэн цэрэг дайрах ба. Жозеф. Тэр чин гэж харахад манай улаад дайсчив. Дуу хоолой. Энэ зүйл хараалаар хөдлөж байна. Тиймээс ердийн ирээр үүнийг сүүлж чадахгүй. Улаад. Тэгвэл би яах ёстой гэж. Дуу хоолой. Чи ядаж авра ашиглаж чадах уу? Улаад. Та тогзоод байна уу? Дуу хоолой. Ямар ч байсан нэг арга байна. Улаад. Тэр нь юу юм бэ? Дуу хоолой. Хэрв чи биеэ түр хугацаанд надад шилжүүлж өгвөл гэж хэлэхэд. Улаад. Тийм юм байж боломжтой гэж үү? Дуу хоолой. Би өөрөө бол авра ашиглаж чадна. Гэхдээ чиний биеэр ашиглаж чадах хэсгээ сайн мэдэхгүй байна. Ашиглаж чадлаач гэсэн хэсэгтээ хөдөлж чадахгүй болно. Тийм болохоор би үүнийг санал болгохгүй. Улаад. Би үүнийг алахгүй бол өөрөө алагдах болно гэж хэлэхэд. Дуу хоолой. Тэр чинь бас л сэлэний зам шүү дээ гэж хэлв. Улаад. Тгий гэж хэлэн зөвшөөрөх ба. Дуу хоолой. Чи итгэхтэй байна уу? Улаад. Би Жозеф дамлагт өгсөн. Надад биелүүлэх үүрэг байна. Дуу хоолой. Би үнэн ч саны оронд итгэлээ зориулъя. Би чиний шийдвэрийг хүндэтгэх болно. Одоо байна. Баруун нүдээ анаарай гэж хэлв. Улаад. Баруун нүдээ анихад өөр нүдээр харах ба. Энэ үнэхээр дуу хоолойн ертөнц гэж юу? гэж гайхав. Улаад. Баруун нүдээ нээхэд сэлмэн цахилгааны аавартай болон эмэгтэйг хормын дотор цавчив. Үүнийг харсан ойр байсан бүх хүн гайхав. Улаад. Хамаг би маш их өвдөн газар унахад. Жозеф. Улаад гэж хаширв. Жозеф. Энэ саяных сэлмийн аавар байсан. Тэр яаж яваад ийм зүйлд хүрснийг мэдэхгүй юм. Гэхдээ тэр үүнийхээ төжөөс төлж байгаа нь тодорхой байна гэж бодов. Эмэгтэй, миний хүүхэд гэж хэлсээр Влад руу мүлхэн ойртох ба. Жозеф зүгээр зовсоож болохгүй гэж бодон Влад руу гүйх ба. Жозеф, Влад, надаас бариарай гэж хэлэн түших ба. Эмэгтэй Жозефийн хөлөөс барин авахд Жозеф, энэ хэврэг биеийг яартай вэ? Би өөрөө эндээс гарч чадахгүй байна гэж өө гэж бодов. Тэр үед бүдүүн туслах Жозеф, ноёнтон, миний зүү бус авирыг уушлаарай гэж хэлэн Влад болон Жозеф хоёрыг хамтан шидэв. Эмэгтэй, миний хүүхэд гэж хэлэн маш чанга ойрлох ба. Жозеф. Та бидний талд байгаад анх удаага сэтгэл хөдлөж байна гэж хэлэхэд. Влад. Баярлалаа Жозеф, ноёнтон гэж хэлээд эцэг минь, миний сэлэмд ажил хүртээж өгөөч. Би тэр эмэгтэйг энэ зовлонгоос нь аврах хэрэгтэй байна гэж хэлв. Андреа. Би ойлголоо. Андреа Владын сэлмэнд цусаа урсгана. Би чиний сэлэмд ажиллаа хүртээчлээ. Влад. Баярлалаа гэж хэлэн эмэгтэй дээр ирэх ба. Эмэгтэй, гуйж байна туслаач. Миний хүүг олоход туслаач гэж хэлжээ. Влад. Хэдий богинохон мөч байсан ч би харсан. Тэр доор харанхуй зойронд цоожлогдсон эмэгтэйчүүд мөн хүүтэн шалан дээр хаягдсан хүүхдийг. Тэр эмэгтэй хүүхэд нь нүдэн дээр нүхэж байхад уухаас өөр юу ч хийж чадахгүй байсан. Тэр эмэгтэйн аимшигт дурсамж. Амар амгалан айчлах олтгой гэж хэлэн эмэгтэйг эцсийн замд нь үдэх ба. Эмэгтэй, миний хүүхэд гэж хэлсээр амьсгал хурав. Нэгэн залуу хар шид ашигшин холоос тэр бүх хүүхдлийг удирдах байсан байх ба. Залуу тэр эмэгтэйн оршин байгааг мэдрэхээ болчихлоо. Тэр ялагдчихсан юм уу? Гэхдээ хинд? Тэдний дунд зөвхөн ганц баатар л аавар ашиглаж чаддаг байсан шүү дээ гэж бодож байхад нь ард нь заяр ирсэн байх ба. Тэгэхээр амьгүй хүүхдтэйнүүдийг удирдах байсан харагчий байжээ гэж хэлв. Үзэрдэл шилжиж Жозеф, тэр мөн үү? Сүүдэр дотор үхтлүүдийг удирдах байсан нөхөр үү? Заяр.
Тийм ээ, би тэгж бодож байна. Мөн тэр эмэгтэй үхэн хатан хайж байсан зүйл энэ бололтой гэж хэлэн нэгэн хайрцаг барьсан байв. Жозеф хүүхдийн авс шиг харагдаж байна. Үүнийг тахилчид дамжуулж өгөөрэй. Би Варнад босож очиод үүнийг үргэлжлүүлэн шалгах болно. Заяр ойлголоо. Жозеф бидний дайралт бүрэн бүтлгүүцсэн бололтой. Заяр тайварлах зүйл алгаа. Жозеф бүрэн бүтлгүүцсэн ч гэсэн яагаад ч юм бэ сэтгэд амрах шиг болох юм. Заяр тэр залуу яаж чадва? Жозеф бид зөв хүнээ олсон юм шиг байна. Миний сэлэн болох хүнийг. Тэр хүү бол бусад хинээс ч илүү тод гэрэлтэх сэлэн гэж хэлв. Үзэгдэл шилжиж Влад майхан сэрхва. Би 3 өдөр унтсан бич үү гэж айхав. Дуу хоолой. Тийм болохоор дараагийн удаа сэрэмжтэй байгаарай. Сөрөг нөлөө нь ийм байна гэж бодсонгүй. Влад гэртээ ашгүй дээ. Тэд шууд ачаага боллаад яваад өгөх байх гэж бодсон юм. Намааг нэг муу ачаа шиг тэргэн дээр шидчихэд. Дуу хоолой. Тэд чамаас сэргэхийг хүлээсэн байж таарна. Тэр Жозеф гихч нөхөр чамд их санаа тавьдаг бололтой. Влад майхнаас гарах ба. Түр буудал эзгүй байна. За яах вэ? Тийм аимшигтэй зүгтээ тулгарсны дараа тэд зүхтах нь аргагүй гэж бодов. Гэтэл хажуунаас Гот Ахмада сэрчгээ юу? Би чамд ямар их санаа зовсон гэж хэлэн хурч ирэв. Влад тийм л дээ. Чи хамгийн ихэнд зүхтсан биз дээ. Гот мэдээч шүү дээ. Буцаж очсны дараа илүү мөнгө төлнө гэж амласан биз дээ. Би чамайг түр буудал руу үүрч ирсэн. Тэгээд тэр Баатар Баттай ханд ам сүрэм тэр газар руу буцаж очсон шүү. Дараа нь үүнийг магтаж болохгүй шүү. Влад ойлголоо доо. Би тэдэнд чиний тухай хэлэх болно. Гот Баатар заяр. Намайг чамайг ухаан ормогц мэдрэгдэрэй гэсэн юм. Баатар Жозеф майхандаа байгаа. Очоод уулзсан дээр байх. Влад ойлголоо. Сайн ажиллаарай гэж хэлэн яв. Үзэгдэл шилжиж Жозефийн майханд. Жозеф ууж чадна эцтэй. Влад тийм ээ. Би урд нь эмсийн хүрээлэнд ажиллаж байсан. Гэхдээ ийм үнэтэй дарсыг хизээж ууж байсангүй. Жозеф энэ бол язгууртнуудын ундаа. Эхлээд би чамд талархлаа илэрхийлмээр чи зүхтаж болоход байсан гэж хэлэхэд Влад бидэнд гэрээ байсан биз дээ Жозеф. Тэв тийм шүү. Чи урд нь үнэнч байдлаа биш, итгэл найдвараа өгнө гэж амласан гэж хэлэн. Жозеф дотроо бодов. Аман гэрээ байсан ч гэсэн энэ хүү үнэхээр хэрэгжүүлсэн. Би ийм хүнийг алдаж болохгүй. Би түүний заавал өөрийн албат болгох ёстой гэж бодоод. Жозеф, тэгвэл одоо миний амлалтаа биелүүлэх ээлж. Би чамайг гаргасан гавьяаныхын төлөө урамшуулах болно. Би чамайг YZ гэр бүлд албан ёсоор өөрч байна гэж хэлэн хундрыг дарсагв. Үзэгдэл шилжиж YZ-ийн нийслэл хотод. Заяр Жозеф, би хөлсний сэргүүдийг буцаагаад явуулчихлаа. Жозеф, сайн байна. Дайралтынхаа тайлан бичиж шаардлагатай байгаа болохоор өнөө шөндөө энд хонолцгоё гэж хэлв. Влад анх удаа том хотод ирсэн болохоор маш сонирч байв. Түүнийг харсан Заяр хөдөөнийхөө гэж санаа алдаад. Заяр, Варнад анх удаага ирж байгаа мó? Влад, хаашаа ч очсон. Би анх удаагаас байв. Заяр, хөдөөний хүүхэд дуудав. Жозеф, чи хүсвэл өнөөдөр амраад хоттой танилцж болно шүү гэж хэлв. Влад, баярлалаа ноёнтон минь. Заяр, төөрч хөвөө хүү минь. Орой хоолноос өмнө хотын захиргаанд буцаж ирээрэй гэж хэлв. Влад ойлголоо гэж хэлэн. Муу үгэн чинь гэж дотроо бодов. Дуу хоолой, Заяр ч хэлсэн Жозеф шиг чамд сайн болортой. Влад, тэд өөрсдийн хайр халамжаараа намайг алж мэдэх юм байна. Тэрийг ч яах вэ? Дайралтынхаа төлөө сайн шагнагдсан юм чинь. Явж амттай зүйл идцгээе. Энэ хот юугаар алдартай юм бол гэж бодон явах гэж байхад нь санууртааны туслах Жан, Влад Баатара гэж дуудав. Влад, Жан дахигч. Жан завтай байвал санууртан тантай уулзахыг хүсэж байна. Влад, дахиж намайг уулзахыг хүссэн гинэ гэж дайхав. Тэд сүмийн өмнө ирэх ба Влад үнэхээр сүрлэг юм а. Шооргийн сүмч гэсэн ийм том байгаагүй. Жан YZ-ийн нийслэл нь Сутрума болгоч. YZ-ийн шашны нийслэл нь Эндхийн Варна юм. Та доктор хүлээж байгаарай. Дахиж тун удахгүй тантай уулзахаар ирнэ гэж хэлв. Влад сүм рүү ороод вау гэж маш их тайхах ба. Ингээд бодоод байхад намайг Забирлийн Римэн гэж дууддаг байсан ч би яг үнэндээ нэг ч удаа забирч байгаагүй юм байна. Яагаад би үүнд гимшээд байгаа юм бол? Андреа, Влад Баатара хүлээд гисэн дуучлаарай. Влад, үгүүдээ сануурт нь намайг урсанд баярлалаа. Андреа, зүгээр дээ. Май, үүнийг ав
гэж хэлэн нэгэн пайз өгөх ба. Улаад энэ юу вэ гэж хэлэхэд Андреа чиний биеийн үнэмлэх. Жозеф Баатар чамд нэгийг бэлдсэн байх гэлээч. Биеийн үнэмлэхийг ихэвчлэн сүмээс олгодог юм. Эзэн Тэнгэрийн ажил энэ нутаг дэвсгэр даяар түгэнд илүүсэн байдаг болохоор тэр хүнд хэцүү үе тулгаруул хизээд бидэнд хандаж байгаарай. Би одооноос эхлэн чиний батлан дагш болж. Улаад Савартаан төлснийг нь ч бүртгүүлж чадаагүй арга удамжны нат шиг жаал батлан дагчтай болж. Дэлхийн ертөнцид нэрээ бүртгүүлж чадлаа. Өнөөдрөөс эхлэн тэр бол арга удамжны Улаад биш. Тэр бол Шорогийн Улаад гэж хэлв. Үзэгдэл шилжиж Жозеф Улаадад хот эзэмшлээ тайлбарлан явж явах ба Жозеф Питер Вайезид. Вайезид гүнгийн нутаг нь үндсэн 3 хот 12 тосгоноос гүйцэтгэдэг. Худалдааны нийслэл Шуара, шашны нийслэл Варна, тэгээд үндсэн нийслэл Шүтүрама. Үзэгдэл шилжиж цайзад заяр. Одооноос эхлэн та нар бол ноён Жозефийн дагуулж ирсэн зорчид. Үйлдэл бүрээ цэгнэж хичээж анхааралтай байцгаарай. Та нарын гаргасан ямар ч муухаг үйлдэл ноён Жозефийн нэр хүндэд сэвтэ. Хөдөөний хүн шиг толгоогоо эргэлдүүлж дэмий харалгүй зүгээр л чимээгүй зогсоод хүлээж бай. Гот. Ойлголоо ирэх юм ээ. Заяр. Мүдхэн зарснаар та бүхэнд 100 шавчирч өгнө. Тэгэхээр авчирхаар нь идэлгүй байж байгаад намайг буцаж ирэхийг хүлээгээрэй. Гот байхах ба. Заяр. 100 шидэхийг нь хараад зэрлэгүүд шиг аашилж байна гэд хүмүүс янз бүрийн сонин цуу яриа тарааж мардгүй. Зүгээр дууга хориод юу ч битгий дээрээ. Улаад. Яагаад ч юм жоохон байж болохгүй юм уу? Заяр. Дуугүй бай. Юу ч битгий ид гэж хэлв. Гот. Улаад хоёр өрөөнд орох ба. Гот. Вав. Энэ хүзээдгийн өрөө гэж үү? Вайезид. Бидний ирсэн газраас огт өөр юм а. Улаад. Тийм байна. Цонхны хажууд нэг хүн зогсож байх ба. Ютер. Вайезид. Би та хоёрыг энд өмнө нь харж байгаагүй юм байна. Хэсэг амархаар төлөвлөж байтал чи хэн бэ гэж асуун бар ирэхэд. Улаад. Түүний царайг харав. Юу? Энэ царай. Би энэ царайг өмнө нь харж байсан. Гэхдээ асар өөр авартай юм. Яг л зүгээр харснараа хүнийг хөнөөж чадхаар сүртэй юм гэж бодов. Гот. Миний нэрийг Гот гэдэг ирэх юм ээ. Би ноён Жозефийн аян дайнд хамт явсан юм. Ютер. Вайезид. Тэгэхээр чиний нэрийг Гот гэдэг байх нэ. Ютер. Тэгээд та гэж хэлэн Влад руу харахад. Влад. Миний нэрийг Шорогийн Влад гэдэг. Ютер. Тийм үү? Би чамайг хизээж сонсож байгаагүй юм байна. Энэ залууг хараач. Харцсанд нь ирч хүч дүүрэн байна. Миний өмнө зогсож байхдаа айж имээсэнгүй. Жозеф хэрэгцээтэй туслахтай болсон болортой. Таалагдж байна гэж бодов. Пикан самар идэхүү гэж асуухад Влад. Бидэнд юу ч идэж болохгүй гэж хэлсэн. Ютер. Айн гэж гайхав. Влад. Бидэнд эндээс юу ч идэж болохгүй гэж анхааруулсан. Гот. Энэ солирчсан юм уу? Яаж? Дээд тушаалын хүндэтгэлийг ямар ч ирвэзээгүйгээр шууд татгазаж чадаж байна. Ютер. Үнэхээр үү? Влад. Шорогийн Влад. Вайезид. Гэр бүлийн эзэмшилд ирээд түүний хамгийн ихэнд хийсэн зүйл нь гэр бүлийн ууган хүү. Ютер. Вайезидийн хүндэтгэлийг татгалзсан явдал байв. Ютер. Энэ самар амттай шүү гэж хэлв. Үзэгдэж шилжиж. Питер. Вайезид. Влад гинөө? Жозеф. Вайезид. Тэглээ эцэг минь. Питер чи ээж нь чинь өгсөн заяраас өөр хэнийг ч дагуулж ирж байгаагүй шүү дээ. Энэ хүүг Вайезид гэр бүлийн баатар болгон хүмүүжүүлж чадвал би чамайг шагнана гэж хэлв. Жозеф Вайезид. Баярлалаа эцэг минь. Питер. Би чамайг сэлэм эзэмшихтэй тийм сайн биш гэдгийг мэдэгч. Гэхдээ одоо Вайезидийн эзэмшил газарт байгаагаа битгий мартаарай Жозеф. Мэдээж гэж хариулв. Питер. Би чинь яаж байна, Жозеф? Би зүгээрээ. Питер. За яах вэ? Чи явж болно. Жозеф. Бие бодорой эцэг минь гэж хэлэн өрөөнөөс гарав. Питер. Вайезид. Би түүнд зориулж тэнхрүүлэх юм бэлдэж өгсөн дээр юм байна. Рагмос. Тэгвэл тэр их баярлах байхаа. Хатагта Оксана ч гэсэн сэтгэл нь хангалуун байх болно. Тэр эмэгтэй хүүгийнхээ асуудалд үнэхээр онцгой анхаардаг хүн шүү. Питер. Дашарамд асуухад Жозефийн тайлангийн талаар чи юу гэж бодож байна, Рагмос? Рагмос. Та үүнийг хөнгөн авч үзэж болохгүй эзэн минь. Сүүлийн үед сонин хачим үзэнглих тарч байна. Бид эзнийг нь заавал олох ёстой. Питер. Яаж зүрхэлж миний газарт хар шид ашиглаж чаддаг байна? Рагмос.
Бид яг одоо Варнагаас мэдээлэл авч байна. Үгтчүүд болон хараалуудын хооронд холбоо байгаа бололтой. Энэ хүн маш чадварлаг шидтэн, эсвэл хоёр шидтэн хамтран ажиллаж байгаагийн үр дүн. Питер. Энэ нь нууц байгууллага эсвэл бүлэглэлийн хийсэн ажил байж болох юм гэсэн үг үү? Рагмус. Тийм ээ эзэн минь. Питер. Тэр нь юу ч байсан хамаагүй. Вайзид гэр бүл энэ нутгийг үргэлжлүүлэн захирах болно. Бидний замд саад усан хэнийгч бүр мөсөн устгахад манай гэр бүл бэлэн байд. Тэднийг нэн даруул, миний хүүд хохирод учруулж, миний газарт эмх замбраагүй байдал үүсгэхийг зүрхэлсэн тэднийг гэж тушаав. Үзэгдэл шилжиж шүн болсон байх ба. Жозеф. Санснаас удаан хугацаа зарцуулчихлаа. Та нарыг хэтэрхий удаан хүлээдэгч хүү гэж хэлэн өрөөнд орж ирэх ба. Бот. Огтхон ч үгүй, бид зүгээр байна эрхмээ. Жозеф. Чиний нэрийг Гот гэдэг үлээ? Гот. Тийм ээ ноён Жозеф. Жозеф. Шигнэлийн талаар маргааш ярилцъя. Гот. Би бүтэн өдөржин хүлээж үлсэж өгөх гэж байна шүү дээ гэж бодох ба. Жозеф. Заст чамааг өрөө рүү чин дагуулж явна. Явж амраарай гэж хэлв. Гот. Тийм ээ эрхмээ. Би тэгвэл явлаа гэж хэлэн өрөөнөөс гарах ба. Жозеф. Одоо хоёулаа ярилцах уу? Чи миний амийг аварч ирээдүйд миний сэлэн болно гэж тангаргалсан. Тийм биз дээ? Улаад. Тийм ээ эрхмээ. Жозеф. Мөн чи өөрийн хийх ёстой зүйл байгаа бөгөөд үүнийг хийхийн тулд эрх чөлөөтэй байхыг хүссэн гэж би ойлгосон. Тэр зөв үү? Улаад. Тийм ээ эрхмээ. Жозеф чи миний сэлэн болно гэж тангарвсан мөртлөө эрх чөлөөтэй байхыг хүснэ гэдэг нь надад ойлгомжгүй байна. Бид хоёр үүнийг тодорхой болгосон дээр байх. Миний олгох эрх чөлөөгөөр чи яг ямар ажил хийхийг эрмэлзэж байгаа юм бэ? Чиний хариултыг сонссны дараа би хариултаа өгье. Улаад. Та цэнхэр сартай адилхан. Годин гэдэг нэртэй баатрыг мэдхүү гэж асуув. Улаад өөрийн өнгөрснөө Жозефт ирсэн байх ба. Жозеф түүнийг ердөө авьяастай гүгэл гэж бодсон юм. Гэтэл тийм гайхавтай түүхтэй байх юм гэж хэн санах вүлээ? Чиний хайж байгаа хүн бол Сарнан, инээмсэглэл Гайдрын баатар Годин. Улаад би өөрийнхөө аврагчийг алсан хүнийг нэг ч удаа мартаж байгаагүй. Мөн миний амьдралыг сүйтгэсэн хүн бол тэр гэж хэлв. Жозеф танд тусалж чадахгүй хүрхэндээ тэдгэр хүмүүс миний чадвараас давсан хүмүүс гэж хэлэхэд. Улаад би ингэхийг мэдэж байсан. Эцсийн эцэст Жозеф бол зүгээр л гүнгийн хүү. Ядчил тэр энэ талаар үнэнч байна гэж бодох ба. Жозеф. Тийм бол нөхцөлдөө зарим өөрчлөлт оруулцгаая. Би чамд 7 жилийн гэрээ санал болгож байна. Шоргийн Влад гэж хэлэхэд. Влад гайхав. Жозеф. Чи магадгүй мэдэхгүй байж болох ч би язгууртан хүнийхээ нэр хүндийг дөнгөж сая хойш тавилаа. Ийм шийдвэр гаргах нь надад тийм ч амар байсангүй гэж хэлв. Владын өөдөөс заяр мухаа харж байх ба. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэр үнэн хэлж байгаа болохтой гэж бодов. Жозеф. Би чамд гэрэлт ирээдүг амсаж байна. Яагад гэвэл чи миний аварч. 7 жилийн турш би чамайг хооллож, хувцаслаж сургах болно. Чамайг хинт ч ялардахгүй шилдэг баатар болгохоор төлөвлөж байна. Улаад. Баатара гэж гайхав. Жозеф. Хариуд нь би чиний үнэнч байдлыг шаардна. Бас зөвхөн миний зөвшөөрсөн даалгаврыг л биелүүлэх ёстой. Мэдээж Годинтой холбоотой асуудлыг хэлүүлэлгүйгээр ойлгож байгаа. Гэвч Шоргийн гудамжтай холбоотой ямар ч асуудлыг би зөвшөөрнө. Би чамд төдий хэмжээний тусалцаа үзүүлж чадна. Жимина гэдэг охин одоогоор сүмд байгаа юм байна. Сэлэм атгаж буцаж ирснээрээ чи юунд хүрэхий зорж байгаа юм бэ? Энэ дэлхийд зөвхөн сэлэм хурц зүйл биш. Надад ч гэсэн өөрийн гэсэн зэвсэг бий. Юу гэж бодож байна улаад? Асуу. Үзэгдэл шилжиж тохиролцоо туссан байх ба. Заяр. Тэр хүүхэд агуу зоригтой юм. Та ингэж цүхэнгөө барах хэрэг байсан юм уу? Би танд хэрэгцээтэй хүүхдийг хизээж олж өгч чадна шүү дээ. Эзэн минь гэж хэлэхэд. Жозеф. Чи тэгж чадах байхаа. Ихэнх хүүхдүүд өөрийн гэсэн авьяастай байдаг учраас. Гэвч тэр авьяасыг сэрээж чадна гэдэг огт өөр хэрэг. Заяр. Тэр хүүхэд таны хүлээлтэнд хүрч чадна гэж та итгэж байна уу, Жозеф? Жозеф. Мэдээж. Би өөрийн нүдээр харсан. Тэр хүүхэд учир дутагдaltaй, босовч зантай. Түүнийг хянахад хэцүү байх болно. Гэвч чи миний дэглэмд байна, Заяр. 7 жил бол их хугацаа. Түүний хүзүүнд хүзүүвч зүүж, дуулууртай болгоход хангалттай хугацаа гэж хэлв. Заяр. Тийм бол би чадхаараа хичээх хэрэгтэй болох нь дээ. Жозеф би тэсэ ядан хүлээж байна. Өдөртөн чиглүүлэхэд хэцүү байх тусам үр дүн нь илүү их таашаад өгөх болно. Би түүнийг зүгээр л хэрэгцээтэй чоно гэж бодсон.
Итэл тэр сарыг хөөдөг чон гэж. Үзэгдэл шилжиж заяр энэ өрөө. Энэ одоогоос ихтэн чиний өрөөрөө байх болно. Жаахан муухан ч гэсэн бүгдээрээ чинийх гэж хэлв. Влад пөөх. Үнэхээр гайхавтай харагдаж байна. Шалавчин шороогүй, бас ортой юм. Энэ чинь надад бараг л орд хар шиг санагдаж байна гэж хэлв. Заяр, тийм байх та. Чи гудамжнаас ирсэн гэдгийг би түр мартчихаж. Манай дагалдан сурвалцагчид ихэвчлэн чинээлэг амьдралаас ирдэг болохоор энд дасахад хэцүү байт юм. Заяр, чамд ямар нэг асуудал гарахгүй боловстой. Хэрв чи ямар нэг хэрэг төвд илдэхгүй бол шүү дээ. Влад, Рутгерийн надад өгсөн араатай самрын талаар. Заяр, Мартаараа, чи анханасаа миний үгийг сонсоогүй юм шиг л байна. Влад, гэхдээ та намайг зодсон шүү дээ. Заяр, хоолоо идчихэд цэргийн сургуулиудын танхимд надтай уулзаарай. Бид дайны үеэр хийдэг байсан шиг өглөө болон оройд тулалдах болно гэж хэлсэн. Тэд явж байхад нь Заяр, миний үнэнч баатар гэж хэлнэ. Нэгэн эмэгтэй барж ирэв. Заяр, тэр бод эзэгтэй Оксана, Жозефийн ээж. Өмнө нь сурсныхаа дагуу хүндэтгэд үзүүл гэж хэлв. Влад, танд мэдчиж байна эзэгтэй Оксана гэж хэлнэ. Бүхий мэдлэв. Оксана, өгзөөний мэд. Энэ тэр хүүхдөө? Заяр, тийм ээ эзэгтэй. Жозеф өөрөө түүнийг авч ирсэн юм. Оксана, тийм байханд. Оксана, баярлалаа. Чи миний хүүг аварсан гэж сонссон тийм үү? Влад, би зүгээр л хийх ёстой зүйлээ хийсэн. Оксана, би чамайг шагнана. Чи өөрийнхөө төсөөж байгаагаас ч илүү агуу зүйлийг хийсэн. Влад, баярлалаа гэж хэлв. Оксана, чиний үсний өнгө үнэхээр сайхан харагдаж байна. Энэ нь чиний цэнхэр нүдийг гайхалтай чимж байна. Чи туранхай биетэйч өргөн мөртэй юм. Жаахан жин нэмбэл үнэхээр гайхалтай харагдах болно. Би чамд удахгүй хувц авч өгнө гэж хэлв. Влад, баярлалаа эзэгтэй гэж хэлв. Влад их ичингүүрв. Оксана, сайн ажиллаарай Заяр. Заяр, өдрийг сайхан өнгөрүүлээрэй эзэгтэй. Оксана, Влад, санаа алдан тайвшрах ба. Заяр, дөнгөж сая яасан бэ? Чамд тийм тал байдгийг би мэдсэнгүй. Яагаад тэгж тайван бус байсан юм бэ гэж асуухад Влад, таны зөв. Би амьдралдаа урд нь хизээч язгууртан эмэгтэйтэй уулзаж байгаагүй гэж хэлэхэд Заяр, анхны удаа гэхэд муугүй байлаа. Үнэндээ надад ч гэсэн эзэгтэй Оксанатай хамт байхад духгүй байд юм. Явж хоол идэ гэж хэлв. Влад, хоолны танхимд хоол идэж байх ба цэргүүд Влад дээр ирнэ. Үдэж хоолнд нь шүлсээ хийгээд. Уучлаарай. Чамаас хог өнөртөж үйсэн болохоор би чамайг хогийн савтай эндүрчиж гэж хэлэхэд. Влад хоолнд орсон шүлсийг авч шидээд үргэлжлүүлээд хоолоо идэх ба. Тэд миний бодож байснаас ч хурдан онцгүй авирлаж байна гэж бодов. Цэрэг. Энэ залууд юу тохиолдов вэ? Яагаад ийм пайван байгаа юм бэ гэж бодов. Влад Заярын хэлсэнг бодох ба. Энэ мөчөөс эхлэн та нар бол Жозефийн авчирсан зочид. Үйлдэлдээ анхааралтай бай. Ямар нэгэн унхаглал Жозефийн нэр хүндийг гутаах болно. Влад, Жозефийн нэр хүндийг гутаахгүйгээр эдгээр залуусыг яаж няцлах вэ гэж бодов. Цэргүүд. Түүй, ямар новш вэ? Удахгүй чамд болох зүйлийг хүлээж байгаарай гэж хэлэн цааш явхад нь. Влад, чиний нэр хэмбэ гэж асуухад Владыг үтсэн. Цэрэг тайхан юу гинэ гэж асуухад Влад, би чамаас нэрийг чинь асуулаа гэж мухаа харахад Владыг үтсэн. Цэрэг, юу вэ? Энэ алхаас ч буцахгүй хорслоо гэж айн. Собанин гэж нэрээ хэлв. Влад, Собанин, би санах болно гэж хэлв. Үзэвлэл шилжиж Петр эдлэнгээр алхаж байх ба. Петр сурвалцагчид тулааны сургуульд хийж байгаа бололтой. Түр аживцгай. Рагмус мэдээж эзэнтэн минь. Петр, тэр хүү мөн үү? Түүний шар үстэй гэж сонссон юм байна. Хурц сэргэлэн харагдаж байна гэж хэлэн Владыг ажиглаж байх ба. Рагмус, эзэнтэн хараач гэж хэлэхэд. Петр, биднийг нуугдаж ажиглаж байгаа хүн байна. Заяр байх ёстой. Тэр хүү түүний санааг чилээж байсан бололтой. Тэгвэл жаахан удаан харцгаая гэж хэлэн ажиглах ба. Влад урдаа байгаа цэрэгтэй нэлээд ширүүн дайран тулалдаж байх ба. Петр, ямар ширүү юм бэ? Өсөлдөгч нь өөрөөс нь 2 дахин том байхад ямар ч бодлогогүй юм. Рагмус, тийм байна гэж үү эзэн минь? Петр, гэхдээ нэгэн зэрэг тэр зөрөгтэй юм. Сурснаа шууд практикт ашиглаж байна гэж хэлв. Энэ зүйлийг санаж ав Влад. Сэжэмний тулаан бүр хүлөөс эхэлдэг. Хүл мөр болон харцаараа өсөлдөгчийн сэтгэлд айдас төрүүлж болно гэж хэлж байсан бодно байрах ба. Цэрэг, май хүфт гэж хэлнэ дайрах ба. Зөвхөн хөдөлгөөнөөрөө өсөлдөгчөө хянаж чадна.
Улаад маш хурдан байрлалаа сойлон зөрүүлэн хүчтэй цохилт өгөх. Цэрэг зүүн тал руу чиглэж байсан биз дээ гэж бодон гидсээ байрж багтана. Улаад толгоог нь үстэд. Собаныны гар хөл. Өчигдөр цайны газарт инээж байхдаа сайхан байсан биз дээ. Ахаад нэг инээ гэдэхтэй гэж хэлэн нүр нүдгүй балбаж эхлэв. Рагмус. Яна, бэлтгэлийн үеэр бие биенээ ингэж нүдхий зөвшөөрч болохгүй шүү дээ. Петр. Тэдний зөндөнд нарах. Хүлэг баатар болохын тулд ийм хатуу чанд зан чанар шаардлагатай. Тэнд байгаа нөхөрч гисэн үр дүнд нь сэтгэл хангалуун байх шиг байна гэж хэлэхэд заяс ч гисэн баярлаж байг. Рагмус. Тийм боловтой эзэн байна. Сургагч цэрэг. Зогсоорой, зогс гэж байна шүү. Пушаар зүрчгэй юу гэж хэлэхэд улаад мухаа хараад уучлаарай хитрхи улааш чуж. Сургагч цэрэг. Ямар амар хавц вэ гэж дотроо бодон айв. Улаад алах нь нөгөө собааны хажуугаар нь өнгөрөхдөө. Эзэндээ миний мэндийг дамжуулаарай. Би нэг зүйлд хит автчихаараа өөрийгөө хянаж чадхаа болж тийм гэж хэлэхэд собааны чи муу новш гэж уурлав. Улаад танд урдчлаад уучлалт хүсхийг зөвшөөрнө гэж хэлэн хажуугаар нь өнгөрөхдөө. Би чамайг зүгээр өнгөрөхгүй шүү. Миний шүлний амт ахаад мухан амттай байвал би чамайг дуудах болно гэж хэлв. Собааны энэ нөхөр солиотой юм байна. Жозеф ноён игнэний мухарт байсан гар зүү ноход аваад ирч гэж бодох. Үзэгдэл шилжиж. Гот Ахмада, таны сүүлийн үед суралцагчдыг нүдээд байгаа гэж сонслоо. Ийм яриа үйлчлэгчдийн дунд тархчихсан байна гэж хэлэхэд. Улаад чи өөрөө зүгээр үү? 60-д ажиллах ямар байна? Гот. Мэдээж эн чин зүгээр нэг энгийн жүчээ биш. Эн чин YZ-ийн эзний жүчээ шүү дээ. Гот. Хүзээгээрэй. Одоо хоол нь энэ биш байна. Та айж бүрийн хүүхдүүдийг өөртөө татаж нүцсэн гэж сонссон. Эн чин бараг л гимт хэрэг шүү дээ. Улаад яагаад гайхаад байгаа юм бэ? Мартчихаа юу? Би төрхөөсөө л гимт хэргийн дунд өссөн хүү. Хүчирхээдэс бол надад угаас байдаг зүйл. Гот. Тийм л дээ. Улаад би тэднийг чимээгүйхэн нүдчихсэн юм. Бас хамгийн ихэнд надтай тулаан ихлүүлсэн нь тэд өөрсдөө шүү дээ гэж хэлв. Гот. Эн чин хизэнээс энгийн зүйл болсон юм бэ гэж байхах ба. Улаад эргэн тойрно хардаа. Бидэнд хинж төвөг удахаа болсон нь сайхан биш гэж юу гэж хэлж байхад нь нэгэн бүдүүн цэрэг. Улаад Гот хоёр дээр ирэх ба. Потли. Сайн уу? Миний нэрийг Потли гэдэг. Потли. Канар. Улаад надаас юу хүсэвэ? Потли. Тэр улаад суухгүй бол зайл. Хоолны дуршил бууруучлаа гэж хэлэхэд. Потли. Үнэхээр үү? Сууж болох юм уу? Энд суухыг зөвшөөрсөнд баярлалаа. Энд ирснээсээ хойш дандаа ганцаараа хооллож байсан юм. Жорлон шиг газруудад гэж хэлэхэд. Улаад намайг хооллож байгааг харахгүй байна уу? Энэ нандин хямыг амталж үзэх гэж байхад. Потли. Энэ амттай байгаач. Манай аав үүнийг нийлүүлдэг юм. Канарын гэр бүл энэ газрын бүх махыг нийлүүлдэг. Манай гэр бүл мал аж ахуйн салбарт ажилладаг юм. Хэсэг хугацааны өмнө таныг илүү хям нэхэж байхыг харсан. Минийхийг бас ах уу гэж асуу. Улаад чи юу сэтэд байгаа юм бэ? Намайг ийм зүйлээр хахуулдаж чадна гэж бодоо юу? гэж асуухад Потли. Улаад Гот хоёрт өрөөгөө харуулах ба. Потли. Аав маань надад идэх олон төрлийн мах явуулсан юм. Гэхдээ ганцаараа идэхэд хитрхи их байна. Бас эндхийн сурвалцагчид бүгд баян айлын хүүхдүүд болохоор арга удамжнаас гаралтай босхоор тэдэнтэй ярилцаж чадахгүй гэдгээ мэдэж байна. Энд хідэн холбоо сүлбэтэй босход гимгүү үсттэй гэж хэлв. Улаад шууд баярлана. Хөөе Потли, ирээдүйд хамт хооллож байх уу? Потли. Нэрэ гэж үү? Та нартай хамт хооллож болох юм уу? Улаад. Мэдээж. Сурвалцагчид бид бие биетэйгээ сайн харилцаатай байх ёстой шүү дээ. Хямнаас болоогүй шүү гэж хэлэм. Улаад шин найзтай болов. Энэ удаагийн Parfmine энхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.